За АД гэсэн өндөртэй ийм гурвалжны А оройг дайруулад D зэг дээр нь төвтэй тойрог татсан. За тойрог нь талуудаа M, N гэсэн зэгүүдээр хөтөлдөг. За цааш нь AM-ийн урт 4-тэй тэнцүү, BM-ийн урт 8-тэй тэнцүү, AN-ийн урт 5-тай тэнцүү байдаг бол AC талын уртыг болно. AC талын уртыг болохын тулд NC-ийн уртыг олцоод хангалттай. Тэгээд энэ дээр 5-ыг нэмчихнэ. За BC талын тойрогтой хөтөлж байгаа зэгүүдийг E, F гэж тэмдэглэе. За тэгвэл түүнээс гадна тойргийн радиусыг R гэж тэмдэглээд BE-гийн уртыг 1 гэж тэмдэглэе. За тэгээ BC-гээс гарсан энэ ногтлогч болон энэ ногтлогч дээр ногтлогчийн тухай теорем бичээ. За өөрөөр хэлэх юм бол BM-ийг BA-гаар үрдсэн үр журна, BE-ийг BF-ээр үрдсэн үр журтай тэнцүү байх хэрэгтэй. За BM-ийн уртыг бол 8 гэж мэдж байгаа. BA-гийн урт болохоор 8 дээр нэмэх нь 4 буюу 12 гэж гарч ирнэ. За BE-гээ болохоор Y гэж тэмдэглэсэн. BF-ийн урт нь болохоор Y дээр нэмэх нь 2 А. За ийм бол. За эндээс хаалтаа задлах юм бол юу гэж гарах вэ гэхээр Y квадрат дээр нэмэх нь 2-ыг үржих нь Y үржих нь R тэнцүү. Энэний үржих чинь 96 болно. За гэж болтлоо. За одоо ABD гэсэн энэ гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичиж. Энэ гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичих юм бол AD-гийн квадрат дээр BD-гийн квадратыг нэмнэ. Ингэх юм бол 12-ийн квадрат буюу 144 гарах хэрэгтэй. За энийг задлах юм бол нэмэх нь 2Y R нэмэх нь R квадрат тэнцүү 144. За бүгдөө энийг харъя. Y квадрат дээр нэмэх нь 2Y R гэдэг бол 96-тай тэнцүү гэдэг энд нь олцсон байгаа. Тэгэхээр бид энэний хооронд 96-гаа орлуулчихвол. За тэгээд бичих юм бол юу болох вэ гэхээр нөгөө үлдсэн хоёр нь нийлээд ийм болчихно. 96-гаар агшнуулаад гасах юм бол $48 гэж гарч ирэх юм. За эндээс 2 тооцоогоор R квадрат гэдэг юм нь 24 болно. За эндээс R гэдэг бол 8 2 язгуурдаар 6 гэж олдож байна. За радиусын уртыг олцсон. Одоо нөгөө талын C-тгээс татсан огтлогчдын хувьд огтлогчийн тухай теорем бич. За C-ийнхээ уртыг D үсгээр тэмдэглээд CF-ийн уртыг Z үсгээр тэмдэглэж. За тэгвэл юу болох вэ гэхээр эхлээд огтлогчийн тухай теорем авчих юм бол CF-ийг CE-гээр үржүүлсэн үр журна CN-ийг CA-гаар үржүүлсэн үр журтай тэнцүү байх хэрэгтэй. За мэдээж CF гэдэг нь бол Z байгаа. За CE гэдэг нь болохоор Z дээр нэмэх нь 2R. За радиус бол бид ингээ олцсон байгаа. Энийг орлуулж тавина. За нөгөө талаас CN гэдэг бол D-тэй тэнцүү, CA гэдэг бол D дээр нэмэх нь 5-тай тэнцүү. За эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр Z квадрат дээр нэмэх нь 2-ыг үржих нь ZR гэдэг бол D-гийн квадрат дээр нэмэх нь 5D болох нь. За одоо энэ гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичиж. За мэдээж AD-гийн квадрат буюу R квадрат дээр энэний квадратыг нэмэх юм бол
D дээр нэмэх нь 5-ын квадрат гарах ёстой. За зүүн талыг задлах юм бол r квадрат дахиад r квадрат дээр нэмэх нь 2rz нэмэх нь z квадрат болно. Энэ болохоор за d дээр нэмэх нь 5-ын квадрат тэнцүү. За одоо бүгд энийг харъя. Z дээр нэмэх нь 2z харуул i-тэй тэнцүү байгаа. За тэгвэл z квадрат дээр нэмэх нь нөгөө юм чи энд байж байна. Эннийхээ оронд бид нэр энийг оруулаад бичиж болно гэсэн үг. За r бол бид нар мэдээд байгаа шүү дээ, энд олцсон байна. За тэгээд бичлэр юу болж байна вэ гэхээр энэ хоёр болохоор 2-ыг үржих нь r квадрат. r нэм r квадрат нь болохоор 24. Тэгэхээр 2r квадрат дээр 48 болох нь байна. Нэмэх нь d квадрат дээр нэмэх нь 5d. За артлынхаа энийг задлах юм бол d квадрат дээр нэмэх нь 10d, нэмэх нь 25 болно. За эндээс d бол шууд олдно. За ямар ч гэсэн энэ хоёр бол хоорондоо устчихна. За энэ 5d, энэ 10d, энийг арч нь болох юм бол тэнцвэрийн тэмдэгний артал 5d болох юм байна. Тэнцвэрийн тэмдэгний уурталт юу болох вэ гэхээр 48-аас 25 хасч чинь. Тэгэхээр 23 гэж гарч ирж байна. За эндээс d гэдэг бол 5-ны 23. За бид нэр хүсэж ирсэн d-гээ олцсон. За эндээс AC-гийн уртыг олно гэдэг бол 5 дээрээ 5-ны 23 нэмчихнэ. За энэ бол 5-ны 48 болно.